Ёо, 7 хоног ямар хурдан өнгөрч юм бэ? Яаж яад энэ одоо явах гэж байгааг мэдсэн юм шиг өглөө одоо засуурж энэ төр. Энэ одоо 100 өвөл үү? Энэ 100-д гомдол гаргана. Ёо. Оо. Маргааш хархан дээ. Ингээд нэрээ би ч ганцаар биш. Дөрүүл явах ш. Энэ 3 юм одоо өгцөн юм шиг гівч байгаа. Ой. Юу ийгээд байгаа юм бэ? Яасан бэ? Маргааш харьлаа. Юу бодож байна? Оо харин тийм ээ. За агаараа явуулсан ямар хурдан дуусчих вэ? Аха. Тэгээ би нөгөө эндээс гарахаар нөгөө ээж автагаа уулзал гэж бодож. Би ч яах вэ хөдөөнөөс ирсэн. Ингээд нэр та нар хаанаас ирсэн бэлээ? Би бол хатар аслаа. Би Ховд аймгийн Жаргалан цумаас ирлээ. Юу чи бүр ховдоос ирсэн юм уу? Ямар холоос ирсэн юм? За бэжгэрэ. Тэгэхээр та нар маань намайг яг хаана юу хийгээд бас дээрээс нь биднэрт яг юу үзүүлэх гээд байгаа юм бэ гэд гайхчихж магадгүй. Тэгвэл би та нарт бүр ихнээс нь гоё тайлбарлаад өгье. Тэгэхээр миний амарж байгаа энэхүү цуслан маань хотын төвөөс 25 км-ийн зайд буюу Гачууртын цэвэр агаарт байрладаг гэр Монгол бичиг соёлын хүүхдийн цуслан байгаамаа. Тэгэхээр энэхүү цуслангийн давуу тал нь юу вэ гэхээр энэхүү цусланд амарснараа хүүхдүүд та бүхэн маань цагаан эдээ Монгол бичиг сураарва үлгэр доомог Монгол гэр Монголынхаа уламжлалт тал Монгол тоглоо Монгол наадамга ийм олон зүйлийг 7 хоногийн хугацаанд найз нөхөдтэй болонгоо сурах боломжтой байх нэ. Тэгэхээр энэхүү цуслангийн маань эхний 2 ээлж бол мэдээж бүртгэлээ аваад ингээд үйл ажиллагаагаа явуулж байгаа. Одоо болохоор 3 дугаар ээлжийн бүртгэл нь явагдаж байгаа. Тэгээд 3 дугаар ээлж нь болохоор 6 сарын 28-наас 7 сарын 5-ны хооронд байгаа. Тэгээд мэдээж энэ зуныг дуустал 8 сарын 22-ныг дуустал мэдээж ээлжүүд байгаа учраас та нар энэхүү ээлжүүдээ сонгоод орох боломжтой. Холбоо барих дугаар нь болохоор 94 78 93 21 99 84 12 66 85 50 89 77 90 10 50 25 зэрэг дугааруудаас холбогдоод тодорхой мэдээллийг авах боломжтой байгаа. Тэгээд энэ удаагийн бичлэгэн дээр болохоор бүр зүгээр ярих биш, яг жинхнээсээ энэ зослонд үнэхээр ийм үйл ажиллагаатай байдгүй гэдгийг та бүхэнд энэхүү бичлэгээр үзүүлэх болохоор бичлэгээ дуустал нь хамт байгаарай. Ер нь яг энэ зослонгоос та нар яг юу сурав вэ? Монгол бичиг сурсан. Тэгээд ер нь бол бүжиг сургалт Монгол бичиг бас ер нь сүү хөөрүүлж бас сурсан. Тэгээ бас оюун ухаанаа хөгжүүлэх бас тоглоом ч юм уу дасгал масгал хийж цагаан эдээ мэдээ хийгээл тиймэрхүү зүйлсүүд л сурлаа да. Харгал цэглүүлсэн гоё юм тийм ээ. Нэр тийш дээ. Амар гоё байсан. Бараг би Болж штэ. Ер нь энэ зуслангийн Монгол өв соёлоо юу зааж байгаа тэдэр нь ер нь бол гоё байсан. Би ч бас та нарыг бодвол хөдөө өссөн болохоор бас эндээ дөртэй юм уу? харал хийж сурсан. Амар сонирхолтой байна. Зүг хөрөх нь илүү сонирхолтой. Надад бол бяцлах хийх нь бас гоё байсан. За тэгэхээр та бүхний харж байгаачлаа энд хатуу харуулыг хэрхэн хийдэг вэ гэдгийг харж байна. Мэдээж шахсан аарцаа хатсныхын дараа ингээд нарийнхаа утсаар зүсэж авдаг байгаа. Тийм. Энэ жоохон бутраад байна л да. Бутарсныг далимдуулаад энэ хэд бас идээд байна. За дараа нь болохоор хөөрүүлсэн сүнээс мэдээж өрмийн аавна. Тий. Гэтэ энэ болохоор яг ингээд яагаад ингээд тоогоонтой үлдэж байгаа вэ гэхээр доод ёроолд нь цөцгийн үлдсэн байгаа. Тэгээ та нар энэ цусланд явснараа өдөр болгон энийг хийх боломжтой. Ингээд нэрээ тоогооч гिच нэрийн хоол гоё тий. Барал Монголын дээж ангу. Яа. Тогооч нь амар гоё хамттай хоол хийжсэн. Надад л будаатай хуурган таалагдсан. Тэдний сүйдээс амар гоё юм билээс. Хоол хийж чи юу цай байж юу. За тэгэхээр энд бол ингээд гидэл гаргаж байгаа харагдаж байна. За тэгээд гаргаж ирсэн гидснийхаа нэг хэсгийг ингээд огтлоод галан бурхандаа өргөл болгоод өгчнөө. За дараа нь болохоор ингээд цуснаас огтлоод ингээд хүүхдүүд нэг нэгээр нүгэн. Тэгээд ерөнхийдөө бол би тайлбарлах гэхээс илүү та нар маань энэ хүү цусланд амарснараа өөрсдөө Монгол ёс зан шилтэйгээ суралцаж мэдэж авах боломжтой. Тийм мянга сонссноос нэг үзгэж тийм ээ та нар ингээд 7 хоног энэ хүү гэргээ цусланд амраарай тий. За энд бол ингээд манайхан хөөр баяртайгаар галтагоор орж хоолоо идэж байна. Хоол. Йоо гэтээ тэр нохоог нь харсан уу?
Амар сүртэй нохоонууд байл шүү дээ. Энэ чимиг бол нэрээ зүгээр ганц л хазуулна дөө. Би яах вэ 2 3 хазуулж магадгүй. Чамаг бол ганц хап. За энэ нөгөө айхтар тайгийн нохооч шүү те. Харж байгаа үстэй. Анд авч явдаг. За тэгээд дараачих нь болохоор манай Монгол банхаар байна. Яа, жисаг байгаа үстэй. За тэгээд мэдээж нохоогоо ухтаж явахдаа суулгаад дараа нь сүүлэн дээр нь шарт тос дүргсэн байгаа. Тэгээд мэдээж нэр өгөн тэгээд сонирхолтой нэр өгсөн юу вэ гэхээр Монгол банхаарта хонч харин тайгийн нохонд анч гэдэг нэрийг өгөөд ингээд цуслантай танилцуулсан байдгийм аа. Тэр тоглоомод гоё те. Бөөндөө тоглол. Өстой нэр. Би ч өстой нэр жоохон хөвчиг л тоглосон доо. Гэтэл би угаасаа жоохон хөвгтөлтэй. Тэ. 12-тай. За тэгэхээр энэ цусланд маань өмнө нь дурдсанаар хөгжөөн тоглоомноос гадна сур харвааг зааж өгдөг байгаа тий. Та нарын харж байгаачлаа. Хэрхэн ном сум харвахгүй. Би яг туршиж үзсэн л дээ. Гэтэ амар хатуу юм байна лээ. Дээрс нь харавсан чи байгаа ч оноогүй тий. Тэгээд сурнаа тэгж яагаад. Яа гэтээ саяны тэр наадам дээр яач вэ? Амар боллоо шүү дээ юу. Миний ямар амар үтээ өрөө тэр бүхийн бүх сур харваа маруу. Яасан ч амар гоё болдгийг. Айлгтайхан шиг яваад та нар төвлж мөрүүлчихчгүй. Би арай хийж. За тэгэхээр уралдаан тэмцээн зохион байгуулад ингээ морин барилдаан гэдэг зүйлийг хийсэн байгаа. Тэгээ мэдээж би бол морь болсон. Манай өрөөний найз ингээд дээр нь гарсан. Улаа штэ. Яа. Яг унах чи шүү зөлөг гэж. Хөөе, ингээд манай энэ чинээс дуулж хуурдах бүжиглэх хүн байна уу? Энэ хажуу хавиргныхнаасаа ичиж. Дуулаад хуурдал тэнд бүрийн мартын бүжиг. Тэгтэл манайд яасан? Гэртхийс үр юм. Одоо би яах вэ? Дуулах уу? Мэн чи За энийг бол дуулахгүй мэд үү яах гэдэг. Дуулахгүй. Өөр юм үзүүл. Ой нэр та нар мэдсэн үү? Манай энэ цусланд чинь биднээс гадна баахан хамаатан садангууд цуг амарч байгаа юм байлээ. Тийм үү? Энэ удаагийн ээлжинд Монгол улсын хөдөлмөрийн баатар Хэрвээ удмынхаа хамаатан саднаа мэдүүлэх зорилгоор үр хүүхэд дайч 30 цуслангийн хөтөлбөрт хамруулсан байгаа. Тэгээд энэ нь яг ямархуу давуу талтай вэ гэхээр холын хамаатнуудынхаа үеийн хүүхдүүдийг бид нэр сайн мэддэггүй шүү дээ. Тэгмүүд 107 хоногийн хугацаанд нэг цуслан дээр бөөндөө ингээд дуулзаад ингээд хамаатан саднаа мэдээд танилцаад ингээд нөхөрлөөд явах юм бол цаашдаа харилцаад бид бүхэнд амар болно. Угаасаа энэ цуслангийн маань ингээд нэг удаагийн ээлжиндэл 50-60 хүүхэд хүлээн авах боломжтой учраас босоод цуслан шиг нөгөө 300 400 хүүхдийн дунд нөгөө 2 3 хамаатны хүүхдүүд очичоор нэг мэдгүй байх асуудал гарахгүй гэсэн үг байгаа байхгүй. Тэгэхээр та нар маань бас сонирхож явах юм бол өөрсдийнхөө хамаатан садны хүүхдүүдийг бөөнд нь энэхүү цусланд хамрагдуулах боломжтой байгаа. Энэ бол хамаатан садангаараа эн чинь ингээ ирээд амархад бол гоё л байгаа үстэй энэ гадаа байгаль маяг яг хөө сая хүүтэн өвөл шиг бороо орчлоо, цас орчлоо. Гэтэ энэ зүгээр. Нар гарна тий. Оо тэр энэ харж байна уу энэ бурхан нар гаргаж байна. Ийм л гайхалтай туслан байгаа байхгүй. За тэгнэ. Давуулсангаас яалчгүй мордоо ирэх бол үнэхээр бүрэн боломжтой байсан юм аа. Хөвсгөл аймгийн их улсамын Хариат хөвсгөлийн хүчтэн дэвжээ. Шөөгийн шийдвэр гүйцэтгэх газрын 435 дугаар ангийн бүх аймгийн Рустамбат 2-ын даваачрал улсын Рустам Пүрүү давгаар дөрөв давлаа. За мордлоо. Хин мордон за дахиад мордлоо шахадатлаа. Үчээлээ. За ер нь би энийгээ сайхан мордоо тэгэл давсандаа ер нь хэлж дуусаагүй худал би энийгээ мордоод мэхэн дарж байна. Айганбаатар гал давсаа яалтгүй. За энэ дотор номер тоногон самсаа өгтөмөр сквадрам сквадрам сумээр Монгол улсын алдарт байд хорос сүргийн хажуун давтаа өрөө. За тэрний таагур дахиж явж байгаа Монгол улсын хөдөлмөрийн баатар ахуйд авч явдаг эрдэнэ жоо үзөөрэй. Цааш энэ наагур энэ яга танихгүй бодоод оо за хүн амид ордог сумээр гадаадын дүнж гаруур дад үргэлжлүүрээ байж тээ. Гайхалтай. За тэгээ нөхдүүд минь өнөөдөр сүүлчийн өдөр штэ. Андиглий чинь бол биш. Цуслангийн сүүлчийн өдөр аа. Одоо маргааш гэр гэрлүүгээ харьлаа. Тэгээ холбоо молбоотой байгаарай та нар гоё. Ирээд холбоотой биш үү заа юу? За. Холбоотой байна. Яава. Кэчээ ёо. Балаа 3 хар хог байж.
Яава, юу болов? Яа. Йой. Явъя гинэ гурав явъя. За тэгэхээр энэ хүртэл хамт байсан нийт үзэгчдээ маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө бичлэгээр дамжуулан гэр Монгол бичиг соёлын хүүхдийн зурслаг дэлгэрэнгүйгээр танилцуулахыг чадан ядан хичээлээ. Тэгээд угаасаа зурслагын үйл ажиллагааг нэг бичлэгэнд багтаана гэдэг бол угаасаа амаргүй даваа байлаа. Тэгээд энэ удаагийн маань бичлэгийг та бүхэн таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Бас дээрэс нь зурслагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл бол доод description дээр би мэдээлэл нь оруулчихъя. Тэгээд энэ 100 хийцгүй байж хаар та нар маань гэр хүүхдийн зурслаг сонгоод амраарай. Тэгээ найз нөхдөөрөө хамаатан саднаараа амрах боломжтой зурслан гэдэг нь хамгийн гоё онцлогтой. Бас дээрээс нь Монгол ёс зан заншлаа мэдэж авах гоё 7 хоног байх болно. Тий. Хүүхдүүд зурсланд явснараа дурсамжийг л бүтээдэг тийм ээ. Энэ зууныхаа дурсамжийг гоёор бүтээхийг хүсвэл гэр зурслан сонгоорой. Тэгээд энэ удаагийн маань бичлэг энэ хүрээ дуусж байна. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр зур баяртай.